Үзэгчид та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчилэн явуулж байна. Өнөөдрийн сонир мэдээнд голдуу. Бүх орны үйлчилгээний үйлсийн хурал хуралдсан. Өвөр Монгол доор агаар яаж ухааг хүчлэн хөгжүүлж байгаа. 9 голдлогтой аж үйлсийн хэлхээний шинжилэлтийн холбоот чогч Өвөр Монголын аж үйлсийн хөгжилтөд хүчин нэмэрлэж байгаа зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 8 дугаар сарын 18-ны өдөр бүх орны үйлчилгээний үйлсийн хурал Хөх хотод хуралдсан байна. Өөрт онцгойн намын хорооны шүүжи ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Вэйжун хурал орж яриа тавьжээ. Ши Цзиньпин ерөнхий шүүжийн үйлчилгээний үйлсийн хөгжлийн тухай чухал өгүүлэлт болон бүх улсын үйлчилгээний үйлсийн их хурлын жургаснаа бүх талаар туушлуулж, Ши Цзиньпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын ажлын тухай ширэс чухал эра, чухал жааврын жургаснаа гүнжгээ найдваржуулан ботой ажиллаж жургатай шогтолж, манай орны үйлчилгээний үйлсийн чанарлаг хөгжилтийг ахиулах хэрэгтэй гэж чухалчилжээ. Өөрт онцгойн намын хорооны дэд шүүжи, өөрт онцгойн ардын засгийн ордыг тэргүүлэгч Боган хурлын эрхэлж, өөрт онцгойн намын хороо, ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо, засгийн ордон, улс төрийн зөвлөгөөний хамаатай удирдлага хуралд оролцов. Ван Вэйжунгаас Ши Цзиньпин ерөнхий шүүжийн үйлчилгээний үйлсийн хөгжилтийн тухай чухал өгүүлэлт нь үжил санаа гүн агуулгах том баялаг үйлчилгээний үйлсийн хөгжилтөд чиглэл зааж журамлал хангаасан байна. Бүх орны шатных нь үжил санаа болоод үйл ажиллагаагаан Ши Цзиньпин ерөнхий шүүжийн чухал өгүүлэлт болоод намын төв хорооны шийдвэр байрлуулалтаа нэгдүүлж, үйлчилгээний үйлсийн хөгжилтөд тулгарч байгаа шинэ байдал, шинэ үүргийг гүнжгээ таньж, хамаатай чухал зарчим болон аргийн онол ёсоор чадвар төсвийг дэвшлүүлэх үндсэн арга зам, хөгжилт болоод хамааралтыг нэгдэлтэд төлөвлөжүүлэх үндсэн шаардлагыг бат хатгаж, үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээний үйлсийн тусгайцсан хөгжилтийг ахиулан, амьдралын чанартай үйлчилгээний үйлсийн чанарлаг олон ичсэн хөгжилтийг ахиулах хэрэгтэй гэлээ. Ван Вэйжун чухалчлагтаа өөрт онцгойн намын хорооны 1-5-7 ажлын байршуулалт болон өөрт онцгойн үйлчилгээний үйлсийн чадвар төсвийг дэвшлүүлэх төрийн бодлогын системийг нямбай найдваржуулж, үйлчилгээний үйлсийн хөгжилтийн аль төрлийн голдлогтой үүргийг баттай ахиулах хэрэгтэй. Хоёр суурны байгуулалтад анхаарал төвлөрүүлэн тэргүүнээ үйлдэх үйлчилгээг ихээр хөгжүүлж, аж үйлдвэрийн жураг төсвөлийн үйлчилгээний үйлсийг байжуулахыг түргтгэж, бодлогын хүчний үйлчилгээ болоод хиймэл оюуны бүх талын чадварыг ахиулж, энерги, химийн аж үйлдвэр, төмөрлөг боловсруулах зэрэг шинээр хөгжсөн аж үйлсийн хөгжилтийн үйлчилгээний тулгуурлыг чангатгаж, дээд өссөн, оюунчилсан, бохирдгүй хөгжилтийн төвшнийг тасралтгүй дэвшлүүлэх хэрэгтэй. Өндөр төвшин бүхий шинжлэх мэргэжлийн биеийн дааж хүчрхэгч бужгаархыг түргтгэж, шинжлэх мэргэжлийн үйлчилгээг бужгааруулан шинэ энерги, шинэ материал, амьд одсын үр үйлдвэр байжуулах зэрэг давуулах үрээгээр голдлого болгож, тэгээс нэг хүртэлх шинжилэлтийн үйлчилгээний чадварыг дэвшлүүлж, нэгээс жуу хүртэлх мэргэжлийн шинжилэлтийн үйлчилгээний системийг төгөлдөжүүлэх хэрэгтэй. Өндөр төвшин бүхий нийгэм журамтай жагтлагуурын аж ухаан байгууламжийг байгуулах тойронд тусгай мэргэжлийн үйлчилгээний хангаалтыг чангатгаж, барааны гүйлгэ, мөнгөн гүйлгэ, худалдааны явдал зэрэг үйлчилгээг ихээр хөгжүүлж, нэр томдгийн төсвөлн жургалах, тусгай мэргэжлийн лавлалт, эрх ашигын хамгаалах зэрэг төвшнийг дэвшлүүлж, шалган байжааж гэрч олгох чадварын байгуулалтыг чангатхан, үр дүнгийн орон бусын харилцан мэдрэх ажлыг ахиулах хэрэгтэй. Ардын амьдралыг батлан сайжруулах ажлын дэс хуваан турал ангилсан амьдралын чанартай үйлчилгээний үйлсийн чанарыг дэвшлүүлж, ардын амьдралын 15 интерг баттай хэрэгжүүлж, үндсэн шаардлагын турлын үйлчилгээг улам түгээмжүүлэх хэрэгтэй. Нийгэм журамт соёлыг чөчгөлөөлө хөгжүүлэхдээ уялдуулж, мал тариалан соёл жугаачил, тамир худалдааны нэг чогцоо хөгжилтийг түргэтгэн, жугаачлын бүтээгдэхүүний шинжилэлт болоод үжимжийн орны шинжилэлтийг ахиулж, адил бус хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага зохицуулан, жугаачлын орчныг сайжруулах хэрэгтэй. Чөлөө даралжааны туршилтын орон зэрэг тавчин ач холбогдол түшгэлэн үйлчилгээний үйлсийн нээлт хамжилчааны төвшнийг дэвшлүүлж, гадаад арилжааны болооруулах аж үйлсийн жагсаал болон хил асас арилжааны төрийн бодлогыг сайтар найдваржуулан, шинэ энерги, бодлогын хүчин, соёл, жугаачил, хятад Монгол эмнэлэг зэрэг онцлогт давуулах хүрээний үйлчилгээг гадагш гаргаж, Бөөжин, Тянжин, Хөбэй, Хөхмөрний гурвалжин хойг, Шанган, Гуандун, Овны том булангийн орон зэрэг луга хамжилж байгаа гүнжгэрүүлэх хэрэгтэй гэжээ. Ван Вэйжун чухалчлагтаа шатных нь засгийн бүтэмжийн зөв бүжэлтийг бий болгон үйлдвэрлэж, зохион байгуулж удирдахын чангатхан, ажлын хамтралын хүчний нэмэгдүүлж, төрийн бодлогын хангаалтыг чангатхан, дэмжлэгийн эрчмөө нэмэгдүүлж, үйлчилгээний үйлсийн чанарлаг бүтэмжтэй хөгжилтөд хүчтэй баталгаа хангах хэрэгтэй. Үйлчилгээний үйлсийн хөгжилтийн чадвар болоод төвшний ахиулж, ботой үйл ажиллагаагаар тогтсон харалт үүргээ биелүүлэх хэрэгтэй гэлээ.
Хуралдаар урт онцгойн ардын ясгийн ордны дэд тэргүүлэгч зөвхөн урт онцгойн үйлчилгээний визийн чадвар дэсийг дайждуулах нэг нэмэг энэ төрийн бодлогын системд тайлбарлалт хийжээ. Хурал нь видео хэлбэрээр хуралдаж аймаг хот болоод Манжуур хот, Эрэ хотод хуваар хурлын талбай тохируулсан байна. Энэ жил Өвөр Монгол амьдралын чанартай үйлчилгээний үйлсийн чанар чансааг дээшлүүлэн дэс дэвшүүлэх, үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээний үйлсийн чадвар дэсийг өргөтгөн дээшлүүлэхийг нэгдэлтэй төлөвжүүлэн ахиулж хангаалгын бүтчийг тасралтгүй шилдэгжүүлж байна. Дээр хагас жилд бүх орны үйлчилгээний үйлсийн нэмэгдэл өртөг 6466 дуншуур төгрөг хүрч адил хугацааныхаас жууны 3.9-оор нэмэгдэж бүх орны аж ахуйн чанарлаг хөгжилтөд хүчин нэмэрлэж байна. Хот уламжилалт ширхэглэн борлуулах арга маягийн өөрчлөн шинчилж, оюунч тоног төхөөрөмж, том тоо баримтын задлалт болон бодит дэлгүүрийн уусалчуулан эжгэнж, худалдаа борлуулга, идэ ундаа, сэлүүчил жугаачил, ардад дүгэн үжүүлэх үйлчилгээг хамарч амьдралтай уусалцсан хэрэгцээ шаардлагыг хангаж байна. Юнхий чөлөөт дэлгүүр Хотод эжгэнэлт хийж эхэлсэн 25 өдөрт борлуулгын уртхан жалгаагаар 100 түмэн төгрөгийг давж 30 түмэн хэрэглэгчийг хүлээн авсан байна. Юнхий чөлөөт дэлгүүрийн Хот дахь дэлгүүрийн дарга явж буй хэлэхдээ бид одны хэрэглгээний дадгалын тоо баримтыг жадалж эд бараа болоо үйлчилгээг тохируулж байна гэлээ. Энэ жилийн 6 дугаар сард Өөртөн засгийн орны ардын засгийн ордон Өвөр Монголын Өөртөн засгийн орны үйлчилгээний үйлсийн чадвар дэсийг өргөтгөн чанар чансааг дээшлүүлэх хэрэгжүүлэх төсөв дарамлан тархааж 5 том талын 25 төрлийн ажлын арга хэмжээ аван үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээний үйлсийн тусгайтсан хөгжилтийг ахиулж амьдралын чанартай үйлчилгээний үйлсийн дээд дэсцэн олон эсцэн хөгжилтийг ахиулж байна. Хуланбойрын Ягш хотын Фөнхон шаан үжимжийн оронд урт нь 600 м, өргөн 50 м-ийн улирлын бус чаналалтын зам олны анхаарлыг татаж, чалсан дээрх мотор тэрэг жиргэн жугаачигч олны таашаалыг олжээ. Сычуаны жугаачигч Жоушан Алихтай жууны улиралд часаар тоглох нь маш гайхалтай гэлээ. Өвөрмөч соёл жугаачлийн эх баялагын дагуулах түшгэлэн Өвөр Монгол улирлын сайхнаар Өвөр Монголоор жугаачин наадах зэрэг хэрэглгээг ахиулах нэрт тэмдгийг цогчилж байна. Өвөр Монгол өмнө 3 улирлын хэрэглгээг ахиулах 5.5 дуншуур төгрөгийн тусгай бэл мөнгө тохируулж, аймаг хотыг жоргижуулах бэл мөнгө 6.3 дуншуур төгрөг тохируулжээ. Үүний зэргээр хуучнаар шинийг солих ажиллагааг үргэлжилэн өрнүүлж, 7 дугаар сарын сүүлч болтол бүх орны хэрэглгээний жүйлийн хуучнаар шинийг солих эрмэлжилэн мэдүүлсэн хэмжээ 213.8 түмэн хувь хүрч 250.2 дуншуур төгрөгийн борлуулгыг дайжилв. Өвөр Монгол шинэ энерги, ховор шорон, шинэ материал зэрэг давуулаг онцлогт аж үйлсийн шаардлагад хандуулан үйлчилгээг үйлдэх үйлсийн судлан нээх, үйлдвэрлэл, борлуулгын бүх хэлхэнд гүнзгий уусалжуулж аж үйлсийн хэлбэр хувиргалт дэс дэвшилтийг ахиулж байна. Дээр хагас жилд бүх орны үйлчилгээний үйлсийн нэмэгдэл өртөг 6466 дуншуур төгрөгийг биелүүлэн адил хугацааныхаас жууны 3.9-оор нэмэгдэжээ. Бөөмөр борлуулах болон ширхэглэн борлуулах үйлсийн нэмэгдэл өртөг адил хугацааныхаас жууны 3.3-аар нэмэгдэж, зам харилцаа, жөөвөр, нөөцлөл болон шуудны явдлын үйлсийн нэмэгдэл өртөг жууны 8.3-аар нэмэгдэж, мөнгөн гүйлгээний үйлсийн нэмэгдэл өртөг жууны 7.1-ээр нэмэгдэж, бодолтын хүчин болон хадгалан нөөцлөх үйлчилгээ түргэн нэмэгдлийг батлав. Өөртөн засгийн орны намын хорооны 11-р хугацааны 12-р удааны бүгд хурал дурдахдаа доор агаарын аж ахуйн өрүүл эмх дэглэмтэй хөгжилт овоочилсан жолоодох мэргэжилийн өргөнөөр хэрэглэхийг ахиулах хэрэгтэй гэжээ. Энэ тухай мэдээнээс ойлгоё. Шэнжэн хотын Боан тойрогт байгаа Фэньи шинжлэх мэргэжилийн компани нисүрийн эжимдлийн тавчингаас бүх улсын нисүрийн төргүү хүргэлтийн жөөврийн байдлыг хянан хэмжиж дийлнэ. Ордсын гол өмнөлгийн хороонд бачим хэрэглэгч улсын нисүрээр Ордос хотын чусны төвөөс хүргэж уулын цаг гарын аяллыг богиносгоод 10 минут болгосон байна. Фэньи шинжлэх мэргэжилийн компани Өвөр Монгол дахь тухайлсан ажлын хариуцлагатан Жангчун цай хэлэхдээ бид Ордос хот болоо Алшаа аймагт шинэ хэлбэрийн нисүр хангаа хэрглэж жөөврийн зардлыг бууруулан үр ашгийг дээшлүүлсэн гэлээ. Том булангийн орны доор агаарын барааны гүйлгээний толгойлогч аж ахуйлал болсон Фэньи шинжлэх мэргэжилийн компани нь Өвөр Монгол луга хамжилчаа байгуулсан чухал шилтгаан нь дараа аймаг ухаан тойрон хамгаалалт, ой шугаан гал түмрийн сэргийлэлт, нисгэлээр үрс сачих зэрэг Өвөр Монголын хэрэглгээний талбар үүжигдэл бий.
Энэ жуу Алшаа аймгийн Алшаа уулны Ам ухаан жугаачлалын орон жугаачгсадад боодол баглааг нисүрээр хүргэх үйлчилгээ хангаалсан байна. Жугаачгч Ванфи хэлэхдээ бид боодол баглаагаа нисүрээр хүргүүлж бие хөнгөн уул мачих жугаачлыг эдэлсэн гэлээ. Өөр Түнжис хоорны намын хорооны 11-р хугацааны 12-р удааны бүгд хурал дурдахдаа доор агаарын аж ахуйн эрүүл эмх дэглэмтэй хөгжилт овчлсон жолоодох мэрэгжлийн нэн өргөнөөр хоригдлохыг ахиулах хэрэгтэй. Үүний жиргээр Бээжин, Тянжин, Хэбэй, Хөхмөрний 3 хувь, Гуандун, Шанга омны том булангийн орон болон Жүүн хотын 3 муж зэрэг газар орон луга хамжилж байгаа гүнжгэрүүлж улсын том орчилд гүнжгий уулсалчих хэрэгтэй гэсэн байна. Юан шинжлэх мэрэгжил бол Өвөр Монголын нутгийн аж ахуйлал, шинээр судлан нээсэн нисүрийн аяллаа хугацаа нь 10 цаг хүрч Шэнжиний аж ахуйллын мэрэгжлийн дэмжлэгээр тэд 3 сарын дотор нэг бүлэг шинэ бүтээгдэхүүн үйлдэж гаргах болжээ. Одоо Өвөр Монгол Хөхөт, Буухт, Ордсын доор агаарын аж ахуйн аж үйлсийн сүрэгжил болон Улаанхад Шилийн гол Тунлёгийн доор агаарын хэрэглгээний төвлөрөл орны байгуулахаар төлөвжүүлжээ. 2027 он болтол бүх оронд доор агаарын орны хамааралт өөрчлөлтийн 1-2 туршилтын чиг, нийгэм хэрэглгээний нисгэлийн буудал 33, баримжаатсан түр чагийн нисч буух талбар чиг 100 байгуулж, доор агаарын аж ахуйн 3-5 толгойлогч аж ахуйлал болон судлан үйлдэх 30 аж ахуйллыг татан бойжуулж, Хөхөт, Буухт, Ордсын доор агаарын аж ахуйн хөгжилтийн тойргийг бий болгоно. Үүний жиргээр Жүүний тоогийн баруунд бодох хүйс чигийн дагуулгыг бадруулан 2027 он болтол бүх оронд Өөр Түнжис хоорны доор агаарын нислэлтийн оюунч мэдээж ангийн тоорыг байгуулах болно. Засгийн бүтэмжийн жив үжилтийг бий болгон үйлдвэрлэжүүлэх сурвалжлах хүмүүжил өрнүүлснээс нааш Ордос хот олон түмний ханамжийн байдлаар баримжаа болгож олон түмний бачим тулгам хүчир асуудалд анхаарал төвлөрүүлэн сурвалжлах хүмүүжлийн үр бүтээлийг ардад харгалзал үүжүүлэх бодиттой арга хэмжээ болгон улируулж ардын амьдралтай холбогдсон явдлыг үнэнхүү шийдвэрлэж байна. Настайчуудын гарч ороход өгмгүй сурагч тос хүргэх дараас их зэрэг хүчир асуудал хандуулаад Ордос хот энэ жил байнгын нийтийн машин, тусгай шугамын машин зэрэг олон ичээс үйлчлэгээний систем байгуулж настайчууд тохирсон сурагчид жогдсон тусгай шугамын нийтийн машины шугамыг 42 жуурус гаргажээ. Жижигхэн тоосны харшимтгай хамрын өрөвслийн асуудалд хандуулаад Ордос хот харшимтгай хамрын өрөвслийн амийн нийтийн асрамжийн дэмжлэгийн туслыг хэрэгжүүлж бүх хотын ардад хандуулаад харамжгүйгээр 18 түмэн хувь өмд хархааж 181 харшимтгай хамрын өрөвслийн үүд амьдлыг тохируулж улсын дотоод гадаадын нэрт мэрэгжилт нэгвэрж амжилуулсан байна. Засгийн бүтэмжийн жив үжилтийг бий болгон үйлдвэрлэжүүлэх сурвалжлах хүмүүжил орнууснаас нааш Ордос хот асуудлын жолоодомжийг баримтлан олон түмний дэрэгдэх жангилгийн асуудлаас гардан үндсэн шатны 1-р фронтын архаг гэмээс гардаж асуудлыг шийдвэрлэжээ. Ордос хотын сурвалжлах хүмүүжлийн ажлын тусгай чигчлэлтийн дугаард хариуцлагатан ховжягаас ардын амьдралын хүрээний довын асуудлыг хүчтэн шийдвэрлэж сурвалжлах хүмүүжлийн үр бүтээлийг нэн олон хүнд хүртэнэ гэжээ. Ойрд Өөр Түнжис хоорны шинжлэх мэрэгжлийн тэнхэм 2026 оны голдлоготой аж үйлсийн хэлхээний шинжилэлтийн холбоо чухчийн байгуулалтын нэрсийг нийтэлж 9 шинжилэлтийн холбоо чухчийн байгуулалтад зөвшөөрлөлөө. Өвөр Монголын 1-р машин механикийн бүлэглэлийн умартын вийдэс тусгалтын компани Вийдүрийн тасгад нэг бүлэг Төмөр жамын барааны жоврын тэргэнд сэлүүг тоног угсарж байна. Улсын дэсийн тусгай нарилга онч шинэ жижиг аж ахуйлал болсны хувьд умартын вийдэс тусгалтын компани 6 ширэс 60 гарын жилийн Төмөр жамын барааны жоврын тэрэг судлан үйлдвэрлэж чадахтай улсын дотоодын жоврын машин төхөөрөмжийн гол хамгаалгын компани юм. Энэ удаа нийтлсэн 9 шинжилэлтийн холбоо чухчид Өвөр Монголын 1-р машин механикийн бүлэглэл тэргүүн үйлдэх аж үйлсийн хэлхээний шинжилэлтийн холбоо чухчоор зөвшөөрөгджээ. Голдлоготой аж үйлсийн хэлхээний шинжилэлтийн холбоо чухчийн шинжлэх мэрэгжлийн шинжилэлт болон аж үйлсийн шинжилэлтийн гүнжгий уусалжлыг ахиулахаар Өөр Түнжис хоорны аж үйлсийн суур чадвар болон аж үйлсийн хэлхээний төвшнийг дэвшлүүлэхээр зорилт болгож байгуулсан юм. Холбоо чухч нь Өөр Түнжис хоорны голдлоготой аж үйлсийн сүрэгжил, голдлоготой аж үйлсийн хэлхээ болон аж үйлсийн байдлын тойронд чадварны бүлхмээр тулгуурлал болгон системцэн үүргийн хэлбэрийн шинжилэлтийн хамжилт чанарын зохион байгуулалтыг байгуулна. Тус удаа байрлуулсан 9 холбоо чухч нь Ичэн хойно төмөс шинэ материал зэрэг Өөр Түнжис хоорны онцлог давуулах хүрээ хамарч орны дотоод хамаатай хүрээний 9 тусгай мэрэгжилтэн авлагч мэрэгжилтнээр ажиллах болно. Төрийн бодлого ёсоор Өөр Түнжис хорон холбоо чухчийн том чухал шинжлэх мэрэгжлийн шийдвэрд оролцохыг дамжиж голдлоготой судлан нээлт болон үр бүтээлийн удирдлагад голдлоготой аж үйлсийн тусгай төсөл байгуулж
холбоо чогчийн тэргүүний чадвартан болон бүлхмийг татан оруулж байжуулахыг дамжиж төсөл болоод чадвартны уялдуулах аргаар хэрэглэгээний суур судалгаан, тэргүүний мэрэгжлийн шинжилэлт, эндэргийн мэрэгжлийн нутлалт, хүрээ асалсан хамжилж орнуудыг жоргижуулна. Урт онцгойн шинжлэх мэргэжлийн тэнхмийн төлөвжүүлэг болоод том чухал үүргийн газрын дарга Жамболинаас ёсон авлагч мэргэжилтнээр дагуулж, ерөн ажлын байрын тусгай мэргэжилтнээр тулгуурлуулан орны дотоод аж үсгийн хэлхээний дээр дор урсгалын ирээд аж ахуйлд орны гаднага 30-аад ихтэй сургуультай хамтран шинжилэлт хийж аж үсгийн хөгжилдөг жангилгийн мэргэжлийн асуудлыг үнэнгүй шийдвэрлэнэ гэжээ. Өнөө жил Өвөр Монголын Жүүн баяд бороо их баруун баяд ган хураа байдал илэрсэн. Өвөр Монголын усан ашиглалтын салаан мөчөр бороо, үер устал, чигийн байдал, худаа аж ахуйн байдлыг нэгт ажиглаж, хянаа хэмжилт сэргийлэлт сэрэмжлүүлийг чангатгаж, услалтын орны таримдын ус хэрэглэх шаардлагатай оновчтой жолгол туулж, усны аюулгүй суур шугамыг өрөөсөглөө. Намрын эхнэр Түнглээ хотын 60 хошууны Өлжимөрөн сумны Баян Түмэн гачааны таримлын суурны шар бурчгийн ургалтаа маш сайн байна. Шар бурчиг нь ус их шаардах таримл. Шар бурчгийн нэгжийн уналтыг дээшлүүлэх инженерингийн төсөл түшгэлж, суурны 12 том усан савны усаар шар бурчгийн тарианы адил бус хугацаанд дах услалтын шаардлагыг хангаажээ. Тариачид нэг л даравчаар их талбайг оновчтой услах болсон байна. Жунаас нааш Өвөр Монголын ил шатны услалтын салаан мөчөр гантай тэмцэх хариуцлагыг бодтойжуулж, бороо чигийн хувирлтын нэгт ажиглан, үер услыг сэргийлэх болон ган агсаргаантай тэмцэх ажлыг жиргээр атгажээ. Нэг усан өмөргөд нэг бодлого хэрэгжүүлэх шинжлэх ухаанч тохируулалтаар дамжиж, үер услыг бүтэмжтэй сэргийлэн, эл төрлийн усны эх баялагийг нэгдэлтэй төлөвжүүлж, бачмын аргачлах тохируулалт хийж, амны ус болоод адуу малын усны хангаалгыг тэрүүн тавьж баталсан байна. Хөдөө тосхон малжих орны амны усны байдлыг бүх талаар байчааж, гажир доорх усан торыг урттгах, бачмын аргачлах, худаг тохируулах зэрэг арга хэлбэрээр ус хэрэглэх хүчир асуудлыг шийдвэрлэжээ. Дунд том хэлбэрийн услалтын орон, цахилгаан машин худаг зэрэг усан ашиглалтын төхөөрөмжийн үйлдэлийг гүйцэд бадруулан, таримлын ургалтын хугацааг үндэслээд, услалтын төсвийг шилдэгжүүлж, бүтэмжтэй аривтай услалтын завгарыг хүчлэн түгээмэлжүүлж, ус хэрэглэх үр бүтэмжийг дээшлүүлэн, хязгаартай усны эх баялагийг тариалан үйлсийн жангилгын цагт хэрэглэж, олон түмний амьдралд хэрэглэх ус, хөдөө аж ахуйн үйлсийн үйлдвэрлэлд хэрэглэх усны аюулгүй суур шугамыг бат сахисан байна. Ойрд Өвөр Монголын Тэчин оюунч машин төхөөрөмжийн компани өөсөн судлан үйлдсэн 45 өргөн бэлт уурхай машиныг эрээн бомтоор Монгол улсад гаргаж, энэ нь ордсын орон нутгийн өндөр дэсийн уурхайд хэрэглэх иж бүрдүүлэх машин төхөөрөмжийг бөөмөр гадаадад гаргасныг харуулж байгаа юм а. Энэхүү уурхай машиныг Монгол улсын хахир хүйтэн элс тоостой уурхай байдал тандуулан судлан гаргаж, тэгээс доош 40 градус тогтуунаар ажиллаж дийлнэ. Одоо аж ахуйлын гадаад захиалга 70 гарын суур хүрч аажмаар олон улсын жахад гаргах болно. 8 дугаар сарын 16-ны өдөр 2026 оны жирмийн морины уралдаан Түнглээ хотод эхэлжээ. Чуглаа нь 3 өдрийн хугацаатай явагдан морины уралдаан, бүхий барилдаан, сур харвалт зэрэг 6 их төрлийн 28 бага төрлийн уралдаан тохируулж 1000 гаруй хүмүүс оролцно. Энэ хугацаанд соёл зугаачлийн чуглаа эрхэлж, үдшийн уран сахны тоглолт гаргаж, хорчин нутгийн соёл иргэн шилийг бүх талаар харуулах болно. Ойрд өөр тунжилсах орны Ширхэгийн Чянсааны хянаа хэмжилтийн төвөөс гол удирдан тогтоосон Тэмээ ноолуурын бүтээгдэхүүний ажил төрлийн 3 төрлийн баримжааг аж үйлдвэр болон мэдээж ангичилтын яамнаас нийтэлсэн байна. 3 төрлийн баримжаа нь Тэмээ ноолуурын хүнжил, машинаар нэгсэн Тэмээ ноолуурын хүжүүний оролт, Тэмээ ноолуурын нэхмэл бүтээгдэхүүнд хандуулж, ширхэглэгийн агуулч, чадвах, аюулгүй заалт тоо зэрэг мэргэжлийн шаардлагыг тодтогж, бүрэлдэхүүнийг ялган тогтоох хүчир асуудлыг шийдвэрлэжээ. Одоо Өвөр Монгол Тэмээ ноолуурын аж үйлсийн хэлхээний хамаатай 21 төрлийн баримжааг тогтоож, түүхийн материалаас бүтээгдэхүүн хүртэлх Тэмээ ноолуурын аж үйлсийн баримжааны системийг бүрэлдүүлсэн байна. Мэдээ нэвтрүүллээ. Та бүхний анхаарлаа хандсан баярлалаа. Баяртай.